За сайн байцгаана уу бүсгүйчүүдээ өдрийн мэнд хүргэе. За тавлсан ясаараа ирчүүд ямар эмхтэйгээс зүгтдэг вэ сэдвээр товчхон лайв хийхэд бэлэн боллоо. Тэгээ гэр бүл судлаач Миндэ хоёр байна. За сэтгэл судлаач Сугар Сүрэн байна. За өнөөдрийн сэдв маань эмхтэйчүүд бид одоо өөрийн мэдлгүй ямар одоо зам байдал характер үзүүлээд ирчүүдийг үргээгээд цухтаалгаад байдсан бэ гэсэн сэдвээр одоо ярих гэж байна. За сэдв рүүгээ орохоос түрүүлээд хэдүүлээ сүүлийн жилүүдэд хийсэн гэр бүл саллтын судалгааг харъя л да. За судалгаагаар бол гэр бүл саллтын нэг номерх шалтгаан бол мэдээж одоо архиталт болон гэр бүлийн хүчирхийлэл орж байгаа юм байна. За хоёр дахь том шалтгаан бол ерөөсөө хосуудын хоорондын үзэл бодлын зөрчил, гэр бүлээс гадуур харилцаа гэж ингэж судалгаагаар одоо Монголд хийсэн сүүлийн жилүүдээ судалгаагаар харагчаа. За тэгэхээр хосууд одоо мэдээж ялгаатай. Хоорондоо тис өөр хүмүүс нэг гэр бүлд одоо ингээд ороод хэлбэршиж яваад олон зөрчил маргааныг одоо даван гардаг байгаа. За энэ дундаа л одоо эмэгтэйчүүд бид буруу аашаавар гаргаад байна уу? Эр хүнийг одоо зүхтаалгах, үргэлгэх тэр муухай тэр дургүй юмыг хийчээд байна л та. За тэгээ тэрийг одоо суграа сэтгэл зүйч манд юу гэж тайлбарлах вэ? За тэгэхээр ямар одоо эмэгтэйчүүд эрчүүдийг одоо үргээдэг вэ гэдэг байгаа штэ тийм ээ. Тэгэхээр сая бол хэллээ штэ. Одоо гэр бүл сүүлийн судалгаар гэр бүлийн салалт нэгдүгээрт бол архитал гэр бүлийн хүчрхийл, дараа нь болохоор үнэнч бас байдал болон одоо үзэл бодлын зөрчилдөөн ороод байгаа. Тэгэхээр үзэл бодлын зөрчилдөөн дээр хэдүүлээ яри. За тэгээд одоо эмэгтэйчүүд дандаа энэ лайв маань эмэгтэйчүүдэд зориулсан учраас эмэгтэйчүүдийнхаа талаас яриад явъя. Тэгэхээр одоо үзэл бодлын зөрчилдөөн гараад байна гэдэг маань учраас гэдэг маань одоо нэгнийхээ оронд өөрийгөө тавьж үзэхгүй байх, одоо нөгөө хүнийгээ ойлгохгүй, нөгөө хүнийхээ өнцгөөс харж чадахгүй. За тэгээд өөрийнхөө нөгөө хүнийг одоо захирах, өөрийнхөө л одоо мэддгээр нөгөө хүнийгээ явуулах гад өөрийнхөө л байлгамаар байгаагаараа одоо тийм тухайн хүнийгээ байлгаад байгаа учраас одоо энэ үнэнч байдлын зөрчил, одоо энэ зөрчил үзэл бодлын зөрчилдөө үүсээд байгаа. Тэгээд үнээс болоод гэр бүлийн одоо салалт маань явагдаад одоо нөгөө ирчүүд маань одоо үргээд байгаа гэж ер нь үзэж байна тий. Одоо гэрэлтэн дээр сууж байгаа ингээ бүсгүйчүүдийн яриаг ингээ сонсоод тий бас судалгаанаас ингээ харахад эр хүний онцлог болохоор айгу бие даасан тий эрх чөлөөтэй байхыг ирмэлцдэг, өөрөө юмыг удирдах, манлайлах, өөрийнхөө тэрийг авч явах тийм одоо инстинкттэй, хэрэгцээтэй ийм хүмүүс байдаг. За мэдээж анх ингээ эргэж байгаа үедээ дурлалцсан үедээ ингээл амар баатарлаг байгаа л тий. Дурлалт залуу нь байгаад. Тэгээ гэр бүл болоод ингээ амьдраад ирэх үед эмэгтэйчүүд маань нөгөө нөхрийнхөө тэр одоо удирдах, захирах, одоо юмыг манлайлж хийх зүйлийнх нь урдуур ороод, ялангуяа эрх чөлөөг нь боогоод, тэр хувь хүн гэсэн тэр орон зайных нь урдуур ороод бүх юмыг одоо нөгөө базах хэрэгтэй. Яаж аятайхан базаад яваад байна. Чист амар мондог базах юм а гэд. Ийм бүр яриа байдаг штэ тий. Тэгээд ингээд одоо эр хүнийг яг базаад буюу хянаад ирэхээр ирчүүд тэр хяналтаас бүр амар тийчл цухтаадаг юм байна. Бүр үнэхээр дургуутсаж бүр холтон цухтаадаг юм байна гэдгийг одоо ингээ хараад байна л та. Байгалаасаа л одоо заах хэвээр би удирдах хэвээр авч явах хэвээр гэсэн одоо байгалаасаа өгөгдсөн юмнаас нь эсрэг одоо юм хийгээд штэ тийм. За тэгээ сэтгэл зүйч хүний хувьд одоо хянана гэдэг нь яг юу юм бэ? Магадгүй ингээд заримдаа би яг нөхрөө хянаад байна уу? Хянахгүй эрүүл харилцаад байна гэдгээс ялгадаггүй байгаа тий. За тэгэхээр хяналт гэдэг маань болохоор одоо нөгөө одоо хүндээ орон зай өгөхгүй байх, одоо өөрөөрөө байх байдлыг нь одоо боогоод байх. Одоо тухайн хүндээ чи өөрөөрөө битий бай, минийхаар бай. Та үзэл бодлоо одоо тухайн хүндээ тулгаж байгаа, тухайн хүний өөрөөрөө байх боломжийг олохгүй байгаад байгаа бол энэ маань хяналт тавиад байгаа байдал юм аа. За тэгэхээр одоо жишээ нь А, Б гэсэн хоёр хариулт байдаг бол зөвхөн Агаар яв. Миний мэдх Агаар л яв. Б болохгүй гэд ингэж хянаад байгаа. Одоо хайрцагдаад өөрийнхөө үзэл бодолд хайрцаглчаад тухайн хүнийхаар байхгүй байх маань одоо хяналт тавих байгаа. Тэгэхээр та бас одоо гэр бүлийнхаа хүндээ одоо өөрийнхөө байх боломжийг олохгүй байна уу? Үнийгээ бас хараарай. Тэгэхээр өөрийнхөө байх боломжийг олохгүй байгаад бол энэ маань хяналт тавьж байгаа байдал юм аа.
ингээд сонсохоор надад тийм санаанд ороод байхгүй. Айгүй олон ингээд эмэгтэйчүүд маань чи тийш очиж тэрэнд уулзаа тэгж хэлнэ шүү. Чи яг тэдэн цагт тэгээрээ энийг тэнд авчиж өгөөд яг ингээрээ. Гэт ингээд яг ээж нь ингээд хүүдээ юм зааж өгч байгаа юм шиг. Ингээд бүх юм детальчилж хэлж өгöd байдаг. Тэгээд орой ингэ сууж ясаа нөхөр би тэрийг ингэн гэхээр одоо хайчих чам. Яг чам. Одоо тийхгүй ингэхгүй гэд ингээд юу ярих, юу хэлэх, босох, суух, идэх, уух ингээд бүх юм ингээд зааж өгдөг. Тэгээ хяналт гэхээр түрүүн бас нөө камер гэд ярьлаа. Энэ хоёлаа лайтер л яриаг. Тэгээд нөө хяналтын бас нэг айгүй сөрөг жишээг бас суугаа сэтгэл зүйч манаас ярьжсэн. Тэрийг бүгдээр бас хоёлаа лайтер яриа тийм ээ. За тэгэхээр яг яаж хянаад байна? Яг ямар үйлдэлүүд маань одоо хяналт болоод байгаа юм бэ? Бүгдээр ямар ч одоо сөрөг болон эерэг байдлаар одоо хянах боломжтой байгаад байгаа. За сөрөг байдлаар яаж хянах вэ? Бид нарын хамгийн сайн мэддгээр одоо утсыг нь одоо баян үзэгч гэдэг юм уу? Одоо хинтээ ярьсан байна, хинтээ мессежчсэн байна. Тэр болгоныг ингэж байнга шалгаж идэг. Сая хинтээ ярьчөө, хин мессежчөө шалгадаг, одоо чатын шалгадаг. Одоо сошиал медиа, сошиал орчныхын одоо кодыг нь мэддэг, байнга орч шалгадаг байдал маань л хяналт тавьж байгаагийн томоохон жишээ байгаад байгаа. За тэгээд миний мэддэг, миний сонсч байсан нэг жишээ байгаад байгаа. Тэр маань болохоор одоо нэг ихнэр байгаа юм л та. Одоо нөхрөө нэлээд өндөр түвшинд хяндаг. За яаж хяндаг вэ гэхээр одоо машинд нь камер суулгацсан. За тэгээд ажил дээр нь болохоор бас ингээ камер тавьсан. Тэгээд одоо нөхөр нь яг юу хийж ин цаг минут тутамд юу хийж ин хинтээ байна. Тэр болгоныг нь байнга ингэж одоо харж идэг. Харж исэн юм эмэгтэй бас жишээ байгаад байгаа. За тэгэл ихэнх хүмүүс бас ингээд одоо өдөр тутмынхаа амьдралд одоо тухайн хүний юу хийх үү, юу хийхгүй байх уу, юу хэлэх үү түрүү хэлж штэ, юу хэлэх үү, юу хэлэхгүй байхаа тэр болгоныг нь ингэж одоо зааварладаг чи ингэж хэлэхгүй, ийшээ явахгүй гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар одоо хяналт тавиад байдаг ийм сөрөг жишээнүүд байгаад байгаа. За тэгээд эрэг жишээнээс эрэг гэхүү одоо эрэг одоо биш юм да арай нэг тийм залжин аргаар ингэж хяналт тавьдаг арга байгаад байгаа. Тэр маань манипуляц хийх гэж ярьдаг. Тэр маань болохоор одоо өөрийнхөө хүссэн зүйлийг авахын тулд нөгөө хүний одоо хяндаг, ашигладаг байдлыг хилээд байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл одоо яг яаж манипуляц хийх вэ гэхээр одоо тэгэхээр одоо би одоо кино үзмээр байна гэж бодъё. Тэгээд одоо нөхөртөө хоёлаа одоо кино хамт үзэл гэж хэлэх гээд байна шүү дээ. Одоо эрэг харилцаатай гэр бүл бол одоо би өнөөдөр кино үзмээр байна. Хоёлаа хамт үзэх үү гэж асуудаг. Тийм өөрийнхөө яг үзэл бодлыг яг үнээр хэлж штэ. Харин яг манипуляц хийж байгаа одоо залжин аргаар одоо хянаад байгаа өөрөөрөө байлгамаар байгаа хүн маань за надад хайртай бол хамт кино үзэхээр явъя гэж хэлдэг. Нэг тийм боосон, нэг тийм залжин байгаад байгаа байхгүй юу? Тэгээд одоо дээрэс нь одоо юу гэдэг чи одоо хүүхдүүдээ сургуулаасаа аваарай гэж хэлэх гэж ингэж ботход одоо хүүхдүүдээ авахгүй болж чистэ анхаарал тавихгүй та муу эцэг шүүч гэдэг юм уу? Чистэ анхаарал тавьдгүй штэ. Өнөөдөр очиж авчих гэл энэ нэг одоо сөрөг байдлаар нь ингэж одоо тухайн хүнийхээ одоо дутагдaltaй талаар нь ингэж боож ингэж манипуляц хийж байгаа байдал маань одоо хянах тухайн хүнийг өөрөөр нь байлгаж чадахгүй өөрөөр л байлгаад байгаа байдлын жишээ байгаад байгаа. Тэгэд ингээд сонсохоор бас их нарийн төвхтөө тэ айгүй сайн бодох хэрэгтэй юм шиг ингээд сонсогдож байна л та. Тэгэд манай бүсгүүчүүд бас асуулт тэ сэтгэл байвал бас бичиж өгөөрэй. Тэгэд яг үнэндээ би хянаад байна уу, хянахгүй байна уу, би зөв харьцаад байна уу, буруу харьцаад байна уу гэдгийг бас үнэхээр ялгахгүй байх санагдаж байна. Тэгэхээр магадгүй ээж нь аавыг нь хяндаг тийм айгүй хяналттай орчинд өссөн охин хөхт бол автоматар л ер нь эмхтэй хүн бадж явах хэвээр байна, ингэж явах хэвээр байна гэсэн сэтлэр л тэр амьдрал шууд хандах юм шиг байна. Нөгөө талаар бол ингээд олон кейсийг сонсоход те ингээд нөхрийгөө өөрийнхөө байлгахын тулд ойрлол, уйлал, үсээ цулгаагаал те ашигчаал, ийш тийшээ уцаар яриад хов зөөгөөл хэрүүл хийгээл гэл эмхтэн нөгөө хідэн мэхээ бүр бүхэл талаар нь ингээл ашигладаг байгаа. Тэгээд ингэх тусам ингээ ир хүн зүхтдаг байх нь шүү дээ те. Тэгээд ийм
Эсвэл бас бүр юм ээж юм шиг болчихсон. Одоо 10 гаруй жил ингээд ханилчихсан. Тэгээд яг гэр бүлийн амьдралд нь ингээд салалтын ирмэгдэр байгаа. Нөхөр нь ингээд гэр бүлээс гадуур харилцаанд орчихсон. Тэгээ өөрөө бүх засаг захиргааг өөртөө зангидаад мөнгө, эрх мэдэл, одоо тэр гэрт гаргах шийдвэр бүх юм ингээд одоо өөртөө авсан эмэгтэйчүүд манай сургалтанд их орж ирж байна. Тэгээд бүхнийг өөрөө захираад эр хүнд тэр шийдвэр гаргах, тэр хяналтгүй өөрийнхөө байх орон зайг нь өгөхгүй. Эсвэл ээж нь олчдаг, эсвэл эгч нь олчдаг тийм ээ. Бүх юмыг хэлж өгөөл, зааж өгөөл, бөөцөлөөл ингээд ахаар тухайн эр хүн бүр зүхтдаг бахны. Бүр үргээд зүхтаад. Тэгээд эр хүний ертөнцөөр ингээд бодоод үзэхээр надаа хэрвээ миний нөхөр за би эмэгтэй шүү дээ. Миний бүх юмыг хянаад цагтаад шалгаад байвал надад амар тамтай, амар дарамттай санагдчихэв. Надад бол надад итгэхгүй байгаа юм шиг. Тий. Тэгэд өөрийнхөө байх ямар ч орон зай байхгүй амар бүгчм юм давчуу юм шиг санагдчих байхгүй эмгтэй хүндэл гэхэд ийм санагдчих шүү дээ. Тэгэхэд ингээд бүсгүйчүүд бид заримдаа өөрийн мэдлгүй ингээд нөхрөө бүр давчтал нь ингээд бүр халамжлаад бөөцөлөөд тий эсвэл бүр ингээд барьж итгэж байгаа юм шиг араас нь эсвэл айгүй итгэхгүй байдлаар хяндаг, залдаж хяндаг, эсвэл маш сөрөг хүчтэй байдлаар хяналтыг тавьж идэг. Тэгээ найз нөхдөр хүртэл харуулцдаг. Тэгээ манай хүн хинтээ ярьж чинь яаж нэг чинь хараарай гэдэг ингээд юм юм скриншот хийгээрээ энэ төр гэдэг те. Иймэрхүү байдлаар ингээд хяналтандаа авж байгаа тухайн эр хүнийг бол үнэхээр галзууруулж тэр эмэгтэйгээс зүхтаж те. Өөрийнхөө энэ амьд эр хүн эрхчлөөтэй хүн гэдгийг мэдэрмээр бүр ингээд санагдтал одоо тэр хүнийг айгүй хүнд байдалд оруулдаг байх нь биш те. Тэгэхээр ингээд ярахаар нэг ийм сони юм гарч ирж байгаа байхгүй. Яагаад хянаад байна? Эмэгтэй хүн яг яагаад тэгж хянаад байна тийм ээ. Тэгэхээр одоо тухайн хүн маань яг одоо өнгөрсөнд яг ямар амьдрал турсан өмнөх одоо гэр бүл нь багтаа өссөн гэр бүл нь ямар хөө байсан тэрийг бас харах шаардлагатай байгаад байгаа. Хэрвээ та үнэхээр нөхрөө хянаад зүгээр л өөрийнхөө л байлгамаар тоо хүнийхээр ямааргүй санагдаад байгаа бол таны бас өмнөх амьдрал таны гэр бүлийн өрссөн орчин ямар хөө байсан бэ? Та бас бодоод үзээрэй. Зарим одоо эмэгтэйчүүд одоо юу гэдэг чинь одоо багтаа ингэж яг хайр авч чадаагүй одоо хайрын дутагдалд өссөн ч байдаг юм уу. Тиймэрхүү эмэгтэйчүүд маань бас ингэж хянах үйлдэл одоо зам чанар маань гараад ирдэг талтай. За эсвэл одоо өмнө өөр амьдрал зохиож исэн бол ямарваа нэгэн байдлаар одоо хууралт амсцсан ямарваа нэгэн одоо сөрөг байдал одоо амсчихсан байгаа бол одоо тэрнээсээ тэр мэдрэмжээ дахиж мэдрэхгүй тулд одоо айцаасаа болоод хяндагч байдаг юм уу. Одоо яг хяналт тавьж байгаасаа та яг ямар мэдрэмж аваад байна. Өөрийгөө үнцэнтэй гэж мэдээд байгаа мó эсвэл би хэрэгтэй хүн гэдгийг мэдрээд байгаа мó эсвэл энэ үнийг алдчихгүй гэсэн айдас байгаад байгаа мó эсвэл ийм эмх замбраагүй хяналтгүй байдлаас та айгаад байна уу? Энийг харах шаардлагатай байгаа. Тэгэхээр өнгөрс та одоо хяналт тавиад байгаа эмхтэй маань ямарваа нэгэн шатлалтгаантай, зоригтой учраас л ингэж хийгээд байгаа шүү дээ. Тэгэхээр хэрвээ таны амьдралдаас одоо таны гэр бүлийн хүүхэд насндаа өссөн орчин хит хяналттай ч юм уу хит хяналтгүй ч юм уу эсвэл хайр авчиж үзээ чадаагүй дутагдсан байгаадаа л та бүхэн бас сэтгэл зүйчээс яг сэтгэл зүйн зөвлөгөө аваарай. Энэ дээрээ ажиллах шаардлагатай байгаа хяналт тавьж байгаа байдлыг одоо өөрчлөх боломжтой. Та өөрийгөө бас өөрчлөх боломжтой. Тийм учраас та бүхэн бас өөрсдөө шалгаад боддоор яг дүгнээд тэгээд бас шаардлагатай зөвлөгөөг бас аваарэ гэж хэлмээр байна. Эр хүнд итгэхээр эрхийн уруундаа итэг гэд ярьдаг штэ тий. Тэгээд энд итгэж яхаар би өөртөө итгэе, би ингээ. Гэл өөртөө бүх одоо хариуцлага бүх санаачлагыг өөртөө авдаг. Тэ бүх ачаагч өөртөө авчдаг. Тэгээ өөрөө бүгдийг өөрөө зүтгэдэг. Харин нөхрийнхөө үг үйлдэл санаа бодолд нь ерөөсөө итгэж чаддаггүй. Тэгэд ийм одоо байдал маш нийтлэг байна л та. Эр хүнд итгэхээр эрхийн уруундаа итгээ гэд. Тэгээд бүр тэрүүгээрээ бүр бахархаж ярьдаг. Одоо жишээ нь базалгүй яад юм базжиж одоо үдий зэрэгтэй явна штэ. Чи яаж аятайхан базаад уяас ойлгонд тааруулаад ингээ яваад байна гэж хүртэл ингээ хүүхнүүд маань ярьдаг байгаа. Гэхдээ яг ингээд сонсохоор 50 гараад те ирэхээр маш их одоо ингэж одоо хянаж нөхрийнхөө үг үйлдэлийг харж бөөцөөлж наан цаана орж явсан эмэгтэйчүүд маш их ядарсан. Тэгээ эргээгээд аягүй их гомдолтой
Энэ амьдралын төлөө би ганцаараа зүтгэлээ гэдэг маш их тийм бухимдал цөхрөлтөөр ингээ ярьж идэг байгаа. Тэгэхээр хяналт бол эрчүүдийг үргээхээс гадна ингээд бидний энэ аргаа барсан буруу хэлбэр юм байна. Тэгээ эргээгээд айгүй тийм гомдол цөхрөлтөөр ингээ амьдралаа дүгнж байгаа болж байгаа бүх процессоо эргэж хараад олон алдаа буруу зүйл байсан юм байна гэд ингээд бас ярьж байгаа тэр одоо төгсгөлтэй тэр эмгтээчүүдийн одоо дүгнэлтийг бас сонсож байсан. Тэгвэл одоо тэгээ бидний одоо хийх ясгүй зүйл одоо хянахгүй байх байгаа даа шүү дээ тийм ээ. Тэгээ хянахгүй байхын тулд одоо тэгвэл яг яах хэрэгтэй юм бэ? За өмнөх амьдралт нь одоо асуудалтай одоо дутуу хэрэгцээ байгаа бол тэрийг н дээрээ та ямар ч тач анхаарал зэлзүүчтэй уулзах хэрэгтэй юм байна. Тэгвэл ямар ч тач бид нэр одоо хамгийн түрүүнд хийж чадах хэрэгтэй зүйл ингээ өөрсдийнхөө үйлдэлийг өөрчлөх боломжтой байгаа шүү дээ. Тэгэхээр яг одоо хамгийн түрүүнд яг яаж хяналт тавихгүй байх юм бэ? Танаас л хянмаар санагдаад байна шүү дээ. Тухайн хүнийг хянахгүй бол өөрөөрөө байлгахгүй л болохгүй санагдаал. Одоо тухайн хүн ч гэсэн болохгүй байна. Тийм ээ. Тэгэхээр одоо яг яаж хянахгүй байх вэ? Та юу гэж бодож байна? Мэдээж одоо хянахгүй байхад амар зориг хэрэгтэй эмэгтэйчүүдэд. Надад ч гэсэн тийм байсан. Яг эр хүнд итгэн гэдэг юм гарч ирж штэ. Гэтэл алдаа хийдэг штэ ирчүүд бүр айгу муухаг гэмэрч алдаа хийгээд ийм хүнд одоо яаж итгэх юм бэ? Би дахиж итгэж чадахгүй нэ гэтэл тэгэхээр хянахгүй харилцаа гэдэг бол өөрийгөө даруусгах гэж би ойлгодог. Тэгээд би илүү одоо боловсралтай энээс илүү гэсэн үднээс л тэр хүн заагаал зааварлаад байгаа штэ. Ер нь цаад санаа нь бол би энэ эр хүнээс илүү л гэж байгаа. Тэрийгэ болоод даруухнаар бас тэр эр хүнд итгэл хүлээлгээд тэгээд мөн алдах орон зайг нь өгөөд. Гэтэл ерөөсөө ямар ч алдаа хийлэхгүй, өөрөөсөө холдуулахгүй, явуулахгүй, архиулахгүй, буруу зүрөөг хилүүлэхгүй ингээл нэг хайрцаг авчраал чи тэгж хэлээрээ, тэгж яриараа энийг өмсөөрөө ингээрэг ингээд тулгаад байх биш. Тэр өөрийнхөө яваад эвгүй байдалд ороод алдаа гаргаад тэрэн дээрээсээ сураад өсөөд хөгжих тэр орон зайг нь өгөх хэрэгтэй. Цаг хугацааг нь өгөх хэрэгтэй. Заримдаа би ингэмээр байна гэлэхэр нөхөр татгалцдаг. Би амжихгүй. Тэгэхээр тэр хүнд бас үгүй гэж хэлэх тэр орон зайг ирэх нь байгаа шүү дээ. Тэгэхгүй ингээд үгүй гэсэн үг сонсохгүй учраас би ингээд нөгөө хөшөөд нөгөө хяналтаа хийгээд ингээд барьцаалаад чи тэгэхгүй бол ийм штэ гэд ингээд хүчээр тэрийг авах бас каптай лөө. Гэтэл тэр хөө өөрөө үнэхээр хүсээд тэр эрхчлөөг нь өгөөд аавна гэдэг чи ямар өдөг лээ. Тэгэхээр ямар ч тач итгэх нь байна, орон зайг нь өгөх нь байна, цаг хугацаа өгөх нь байна. Магадгүй миний бодлоор ингэж урамшуулж дэмжиж өгөх хэрэгтэй юм бол алдсан ч гэсэн зүгээрээ дараагийн удаа гэж байгаа шүү дээ. Тийм ээ, тухайн мөн алдаанаасаа суралцаад өөрчлөгдөн. Тэгэхээр ийм орон зай хэрэгтэй байгаа. Яг одоо ээж хүүгийн харилцаанаас эхнэр нөхрийн харилцаа руу орох шаардлагатай байгаа шүү дээ. Тийм ээ. Эхнэр нөхөр яах вэ? Би бинийгээ урамшуулна, дэмжин, цаг хугацаа, орон зай өгнө. Тэгэхээр одоо эхнэр нөхөр батлахны за бас дээрэс нь яг эхнэр хүн одоо өөрийнхөө хүслийг бас нөхөртөө яг зөв илэрхийлэх хэрэгтэй болоо. Яг тухайн хүнийг буруутгахгүйгээр одоо доош нь хийхгүйгээр яг өөрийнхөө үзэл бодлыг чин үнэнчээр хэлээд за би чамайг үнэхээр ингээсээ гэж хүсэж байна. Одоо чи юу гэж бодож байна ч гэдэг юм уу. Яг ингээл чи тэггүй бол тгий шүү. Эсвэл одоо чи ингэхгүй бол ийм гэсэн үг шүү гэл ингээд манипуляц хийгээд авах биш. Яг өөрийнхөө үзэл бодлыг яг үннээр нь ингэж хэлэх хэрэгтэй болов гэж бодол төрж байна. Харин тэгээд Монгол эмэгтэйчүүд буюу бидний соёл юу ихээр өөрийнхөө хэрэгцээг нөхөртөө таниулах, ойлгуулахтай маш муу байдаг. Тэг би тэгүүлмээр байна, би ингэмээр байна гэхээр доош орох гэдэг юм шиг санагдах ч юм уу те. Эвгүй санагдаал нөхөр өөрөө таагаад болоод хийчихээсэ тэгвэл амар гоё тэл хүлээгээл нөөх нь хийдгүү те. Тэгээд одоо илэрхийлэхтэй айгүй буруутгаж илэрхийлдэг. Чи угаасаа юм харьцаагүй чи юм чи хизээ надаа ингэж хийсэн. Чи угаасаа ийм штэ гэл. Яг цаад санаа нь болохоор надад жоохон цаг гаргаач, надад анхаараач те, надад ингээд санхүү мөнгө сэтгэлээ зориулаад нэг юм гоё цаг хийгээд өгөөч, намайг тэрвэрийч, намайг анхаараач гэд байгаа санаагаа ингэж дандаа буруутгасан, ялалсан, гомдлсон өнгөйсээр илэрхийлээд байдаг. За жишээлбэл өөр нэг одоо арга юу вэ гэхээр нөхөр нь нөгөө өөрийнх нь нэг авъя гэсэн юм авч өгөхгүй болохоор бэлгийн харилцаанд орохгүй ингээд гүжөөд ингээд тас гүжчихдэг те, нөхөр нь аяг үцээ байдалд ордог те. Иймэрхүү байдлаар ингээд хүснээ авахын тулд өөрт байгаа давуу байдлаа ашиглаж байдаг.
манипуляц хийж байгаа жишээ шүү дээ тийм ээ. Тэгэхээр би тэр одоо залуутаа нь ярьжсэн л та. Тэр бол миний уур ундууцал бүр хамаг зэвүүцлийг хүргэдэг. Тэгээд манай ихнэр яг ийм ааш гаргаад хаар бүр зэвүүн санагтаад дахиж юусоо тэрийг гуймааргүй, дахиж ойртмааргүй санагддаг. Тэгж намайг яадаг байна гэх бүр амар ундууцчихсан байхгүй нэг залуу. Тэгээ би нэрээ тиймдээ. Тэгээ мөн одоо бэлгийн харилцаанд за орох гээд нөхөр нь хүсэж илаа гэхэд эмхтэн хүсэхгүй ч болно шүү дээ. Тэгэхээр тэрийгээ зүгээр л би өнөөдөр одоо бэлгийн харилцаанд ормооргүй байна. Тэгээ эсвэл би жоохон ядраад байна. Менстрац ирсэн байна ч гэдэг юм уу гэж шалтгаанаа зөв хэлэхгүйгээр чи ямар донтой юм бэ? Чи гаж донтой. Гэлтэй татгалзаж байгаа нь хүртэл нэг юм буруутгсан тий өөрийг байнга энэс өөрийн боддгүй юм ч юм уу тий. Иймэрхүү одоо нөгөө алдааг их гаргаж тий эсвэл буруутгадаг, доош нь чихдэг, эсвэл ингээд чи тийм бол хайргүй бол тийм, хайртай бол тийм гэл нэг юм одоо нэг 8 альтсан шатрын нүүдэл шиг. Энэ харилцааг л ер нь бол хилээд байна л та. Тэгэхээр яг ийм харилцаа ер нь удаан ингээ үргэлжлэхэд аюу хэцүү байдаг. Тэгээд бүсгүйчүүдтэй бас юу гэж уриалмаар байна гэхээр хэрвээ та өөрөөсөө хяналтыг илрүүлсэн бол нөхрөө бүх хянаараа харин зоригтойгоор түүнд итгэж эрх чөлөөг нь бас тавьж өгөөрөө гэж бас хэлмээр байна. Тэгээд эр хүн өөрийнхөө тэр орон зай, эрх чөлөөтөө тийм тусгаар тогтносон, манлайлсан өөрийнхөө би чадчихээн гэдгийг мэдрэх гэж эмэгтэй хүнтэй гэрэлдэг болохоос биш. Бидний нэг том хүү тэ нэг миний дүү юм шиг болоод ээжийн мөөмнөөс эхнэрийн мөөм рүү шилждэг ийм юм гэж байхгүй. Эр хүний өгөгдлийг бүгдээрээ саная. Тэгэл ээжийн том хүү болоод ирэхээр нөгөө нөхөр нь маш завтай зайтай хөнгөн сайхан болоод өөрөөс нь өөрийг нь баатар гэж харах, өөрөөсөө сул дорой тий өөрт нь хэрэгтэй хин нэгнийг хүлээж байгаа тийм бяцхан эмэгтэйг ирж хайгаал гэр бүлээс гадуурх ингээл өөрөө баатар болохгүй л ингээл явж идэг бахны. Тэгэхээр яг нөхөртөө ихтгэл хүлээлгээрээ түүнд эрх чөлөө өгөөрөө тэр бас үгүй гэж хэлэх хэрэгтэй эр хүн. Тэгээ энэ үгүй гэсэн үг нь зохицох ямар ч одоо шаардлага байхгүй тий гэж одоо хэлмээр байна. Тэгээд ийм буруу хянсан бадсан амьдрал эцэстээ маш их гомдол цөхрөл маш их ядралыг авчираад дуусж байгаа бол анханасаа эрүүлэр бие биендээ итгэсэн, итгэл хүлээлгсэн тийм эрүүл харилцаа нь улам их хайрыг одоо хөгжүүлд юм байна. Нөхөр чинь ч хөгждөг, та өөрөө ч хөгждөг. Бие биенийхээ орон зай хүндэлдэг. Ийм чухал зүйл юм байна гэж бас хэлмээр байна. Нөхрийг бас баатар байх боломжийг олгоорой. Тийм. За тэгээд ингээд өнөөдрийнхээ лайвыг өндөрлөе. Ямар ч хэлсэн эр хүнээс одоо эр хүнийг зүхтаалгадаг эмэгтэй хүний тэр чанар бол ерөөсөө хянах юм байна. Manipulation хийх буюу залдах, хянах, тэгээ хажуудаа байлгамаар байгаа. Ийм сэтгэлээс болоод эрчүүд давчтаад ингээ явдгийм байна. Гэтэл эмэгтэй та өөрлөгөө өнгийгөөрөө таны тэр хянах гээд байгаагийн чинь цаана нөхрөө алдчихвээ гэсэн айдас байгаад байна уу? Эсвэл эннээс өөрөөр харилцаж мэдэхгүй те гэр бүлийн соёл, аав ээжигээ харж өссөн соёл эмэгтэй үнгээл бадцж л байх хэрэгтэй юм байна. Ийм л аргаар ингэж амьдрах хэрэгтэй юм байна гэсэн бодол байна уу? Эсвэл хянаад бүгдийг захирч байгаагаараа би чадчихна. Би энийг явж гин илүүрхлээ тэ чадж байгаа гэдгийг одоо үн цэнэ мэдрээд байна уу. Тэр цаад одоо сэтгэлийнхаа учиг шалтгааныг бас гаргаж ирж болох юм аа. Тэгээд анхааралтай сонсож лайвтай хамтсан та нартай баярлалаа. Тэгээд хэлэх зүйл болоо асуух зүйл байвал лайвын дор та бүхэн үлдээж өгөөрэй. За тэгээд бид нэр 7 хоног болгон лайв хийж байгаа. Тийм учраас та бүхэн бас 7 хоног бүрийн лайвтай хамт байгаарэ. Найзуудаа нэмээрээ. За тэгээд санал хүсэлтэй байл та бүхэн постор болон комментээр үлдээгээрэй. Тэгээд бүгдээрээ ингээд нэг тийм харилцаа холбоотой бай тийм ээ. Посторч, комментерч тиймээс бидэндээ санал хүсэлтэй илгээгээрэй. Тэгээд шүмжлэлийг хүлээж авна тийм ээ. За тэгэхээр ямар тач лайвыг үзсэн хүмүүстээ бүгдээрэнд нь баярлалаа. За тэгээд дараагийн лайваар бүгдээрээ уулзцаая. За баяртай. За баяртай.